Сайн байцгаана уу? Энэ удаад Microsoft Office Word дээр тусгай тэмдэгтүүдийг хэрхэн оруулах талаар заах болно. Та IT сегменттэй нэгдээд шинэ мэдээллийг цаг алдахгүй хүлээвээрэй. Та ямар нэгэн бичиг баримт бичиж байх тохиолдолд keyboard дээр байхгүй тусгай тэмдэгтийг оруулах шаардлага гарч исэн байх гэж бодож байна. Үүнийг хэрхэн оруулах талаар заах болно. Word дээр тусгай тэмдэгтийг оруулдаг бэлэн функц байдаг. Энэ нь болохоор insert хэсгийн symbol гэсэн хэсэгт байдаг. Энэ дотроос ер нь бүх төрлийн тэмдэгтүүдийг олох боломжтой. Жишээлх юм бол зохиогчийн эрх copyright гэсэн тэмдэгтийг хүртэл энэ дотроос ороод хийх боломжтой. Тухайн тэмдэгттэй дараад insert гингүүд тухайн тэмдэгт нь ороо явна. Тэгээд үүн дотор та өөрхөн тухайн тэмдэгтийг юуны тэмдэгтийг мэдж явах юм бол хайхад амарчсан төлөвлөдөөс нь сонгох боломжтой байдаг. За эхнээс нь ахуулаад латин үсгнүүдийн грек тэмдэгтүүдийн кириллих бас байдаг. Араб авэзэн тэмдэгт гэсэн бүх төрлийн тэмдэгтүүдийг энэ дотроос олох боломжтой байгаа. За мөн өөрхөн хэрэгжилж байгаа тэмдэгтийг шууд гараасаа оруулж өгдөг хөр болох боломжтой байдаг. За жишээлх юм бол энэ чинь зохиогчийн эрхийг Alt Ctrl C гэх юм бол энэ томьёо гардаг анханасаа тохируулагдсан байна. За жишээ болоод бичиж үзье. Alt Ctrl C гэж бичингүүд шууд copyright гэсэн тэмдэгт гарч ирнэ. За мөн тухайн бичиг баримттай тогтмол хэрэгжилж байгаа тэмдэгтийг шууд гараасаа өгөх тохиолыг хийх боломжтой. Энэ дундаасаа өөрхөн хэрэгжилж байгаа тэмдэгтээ сонгоод тэгээд энэ shortcut key гэсэн дээр дараад хэд энэчнээс гараасаа аль төвчийг дарах юм бол энэ тэмдэгт гарахыг шууд дараад өгнө. За энэ удаад Ctrl Alt S болгож үзье. Тэгээд одоо Ctrl Alt S-ийг дарангууд шууд сая оруулсан тэмдэгт нь гарч иж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк болон шеэр хийж өгнө. Танд асуух зүйл гарвал IT цэцэг эмээний мэйл болон Facebook, YouTube-ээр бидэнтэй холбогдно.